Шингэн галт уурах сүү ба хүүхдийг анх удаа хөхүүлэх нь. Та гайхах байх. Гэхдээ сүү үйлдвэрлэх нь жирэмсэн үед эхэлдэг. Сүүний булчирхаанууд томорч 3 дугаар триместрт гормоны нөлөөгөөр анхны сүү молозио үүсдэг. Зарим ирээдүйн ээжүүд хөхнийхөө шүүрэлд анзаарах боломжтой. Төрөх үед молозио хөхнөөс илүү их ялгарч хүүхэд анхны минутуудаас сүүг сорж чадна. Молозио бага хэмжээгээр үйлдвэрлэгддэг. Энэ нь шаргалс зузаан наалдамхай бөгөөд хүүхдэд чухал бодисуудыг агуулдаг. Тиймээс шингэн алт гэж нэрлэдэг. Эхний хэдэн өдөр хүүхдэд их идэх шаардлагагүй. Бие организм хоол боловсруулахад бэлдэж байна. Тэр хөхөнд наалдаж бага багаар молозиовыг олж шинэ ертөнцид дасан зохицож байна. Анхны өдөр жишээлбэл хүүхдийн ходоод 5-аас 7 мл багтаана. Тиймээс хүүхэд өсөж байна гэж санаа зовох хэрэггүй. Молозио хүүхдэд хэрэгтэй хэмжээгээр байдаг. Ээжид эдгээр өдрүүдэд хүүхдээ хөхүүлэх, янз бүрийн байрлалд дасгал хийх, хүүхэд унтаж байх үед амрах, хоол хүнс дутагдж байгаа талаар санаа зовохгүй байх нь чухал. Эмчийн зөвшөөрөлгүйгээр хөхний сүү өгөх хэрэггүй. Хэрвээ таны хүүхдийг төрсний дараах анхны 1 эсвэл 2 цагийн дотор хөхүүлсэн бол энэ нь алтан стандарт гэж тооцогддог бөгөөд хөхөөр хооллох амжилтын магадлалыг нэмэгдүүлдэг. Гэхдээ хэрвээ та ингэж чадаагүй бол санаа зовох хэрэггүй. Боломж гармагц хүүхдээ аль болох олон удаа хөхүүлж, бие биенээ ярьсаар наалдуулан тавиарай. Танд бүх зүйл амжилттай болно.